Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Манай өнөөдрийн Globus podcast-ийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Маш олон хугацаанд завсралга хийсний эцэст нэгэн сайхан зочныг урьсан байж гэн. Тэгээд манай өнөөдрийн мөн зочин Германд одоо Ахмад насныг халамжилдаг асрамжийн газар 7 жил ажилласан туршлага бусдтай хуваалцсан ном бичсэн хүн байж байгаа. Тэгээ манай зочны нэр нь Жигжид Сүрэнгийн Нэмдэжд байж гэн. За сайн уу Нима? За сайн байна уу? За Нима 7 жил ажилласан гэдэг чинь Германд ирээд болохоор хэр удаж байгаа лээ? За би Германд ирээд баг 20 жил болчлоо. Одоо би чинь 40 дөнгөж гараа явж байгаа юм хүн байна. Тэгэхээр нэлийн залуудаа иржсэн байх тийм ээ? Тэр чинь одоо яг л ерөөсөө амьдралынхаа яг тийм хагасыг Герман улсад амьдарч үлдсэн байна. Монголын нийгэмд одоо ярьдаг тийм Герман хүмүүсийн жоохон хатуу хөндий хөтөн тийм болохоор аав ээжигээ одоо асрамжийн газар өчтөг гинлээ гэх мэтчлэн яриануд байдаг. Тэгэхээр энэ одоо настай хүмүүсийн жинхэнэ амьдрал болон нийтэд байдаг энэ хатуу ойлголтуудыг эвдсэн ном гэж би харсан. Тэгээ ер нь хөгшрөлтийн тухай хүн чанарыг маш өөр өнцгөөс харуулсан ном санагдсан. Би номыг нь одоо бүтнээр нь уншиж дуусаад ингээд ярьцлага хийхээр урьсан байж байгаа. Тэгэд энэ номных нь нэр нь болохоор Хүлээлгийн өрөө гэж нэрлсэн байсан. Тэгээд чинийхээр Хүлээлгийн өрөө гэж одоо ямар утгатай ийм нэр өгсөн юм бол миний бодлоор бас амьдрал өдөлт хоёрын одоо энэ завсрын нэг орон зайг илэрхийлсэн юм болов уу? Уншигчдад энэ номороо дамжуулж юу хүргэе ойлгуулъя гэж бодсон бол. Яагаад Хүлээлгийн өрөө гэдэг нэр сонгосон бэ гэхээр энэ өндөр настай хүмүүс ингээд энэ асрамжийн газар ирээд одоо асруулах гэж ирж байгаа шүү дээ. Асруулах гэж ирэхдээ хизээж буцаад гэртээ очихгүй нь ойлгомжтой. Тэгээд тэнд ирсэн хүмүүс ерөнхийдөө одоо амьдралынхаа хамгийн сүүлчийнхаа мөчийг тэндээс үддэг. Тэгээд энэ өрөөнд бүр ингээд эрхийн тулд бас тэр өрөө сулрахыг хүлээдэг гэдэг утгаараа бас Хүлээлгийн өрөө. Тэгээд өрөөндөө ирээд одоо хадуугаар хэлгээд те одоо хүлээгээд тэнд ингээд амьдарч идэг гэдэг утгаараа бас Хүлээлгийн өрөө. Тэгээд тэнд амьдраад байж ах хоорондоо одоо хугацаанд юм л хүлээдэг те өөр хүүхдүүдээ эрхийг хүлээн. Тэгээд одоо тусламж хүлээн те тэр хүмүүст чинь маш одоо хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай хүмүүс чинь хүний туслалцаа хэрэгтэй болоод ирсэн болохоор тус хайр халамж тэр болгоныг хүлээдэг. Тийм болохоор маш утга учиртай нэрлэлтэй. Тэгээд энээс өөр ямар ч нэр ерөөсөө орж ирэхгүй байсан. Одоо нэлээд олон нэр ингээд чагсаалт хийсэн боловч яг л энэ л нэр таарад байсан. Тэгээл Хүлээлгийн өрөө гэж нэрлсэн. За тэгээд энэ номынхон тухай ярихаас номоо мэдээж хоёлаа тэр чигээр нь ярихгүй. Яг тэгэхээр хүмүүсийг би уншаасаа гэж бодож байгаа юм. Ялангуяа манай Монголоос өндөр насны асрамжийн газар одоо ажилтнаар орохоор сургалтанд авас бэлдэн гэж ярьдаг тийм ээ. Сургалт хийхээр маш олон хүмүүс ирдэг болсон, ирэх гэсэн хүсэлтэй байгаа. Тэгэхээр миний бодлоор энэ номыг бас уншаасаа нэлээд гарын авлага болохоор ном байна. Маш олон хэрэгтэй жижиг деталь одоо Герман настай хүмүүсийн хүүхдүүх амьдрал ер нь зан зуршил тэнд амьдарч байгаа хүмүүсээс сонссон, харсан, үтсэн юм ихтэй тэндээсээ бас нэлээд оруулсан ном санагдсан учраас хүмүүсийг уншаасаа гэж бодож байгаа учраас номынхын талаар бас хэтэрхий дэлгэрэнгүй ярьж болохгүй байх гэж би бодож байна. Тэгээд дараагийн асуулт маань болохоор ер нь яагаад асрамжийн газарт ажиллахаар шийдсэн юм бол анх 7 жилийн өмнөөс ингэ шийдсэн юм шиг байна. Тэгээ энэ ажил чиний хувьд болохоор Германы талаар ер нь өмнө мэддэггүй ямар зүйлийг ойлгуулсан бэ? Германы талаар, герман хүмүүсийн талаар. Би болохоор ажилдаа бүр ороод хүсээд тэр ажилд орсон юм бол биш. Би ингээд охиноо төрүүлчээд, хүүхдээ төрүүлчээ гэртээ сууж ах хоорондоо хажуугаар нь завсар цайгаараа хийх ажил хайжсэн чинь яг миний гэрийн ойролцоо яг тийм ажил хайжсэн зар хараад тэгээд тэр зарын дагуу яваад утсан. Тэгээл санаандгүйгээр одоо ажилд орсон гэсэн. Тэгээд мэдээж урд нь одоо энэ настай хүмүүсийн асрамжийн газрын талаар ямар ч ойлголтгүй байсан хүн чинь тэгээд мэдээж би асрагчаар ороогүй. Би гал тогоонд ажилладаг. Гал тогооны одоо үйлчлэгч гэсэн үг. Тэгээ би одоо миний үүрэг болохоор тэр асрамжийн газарт амьдарч байгаа наснуудынхаа хоол хүнсэн дээр анхаардаг. Би гал тогоонд ажиллаж байгаа хэрнээс хоол бол хийдэггүй. Тэр нь үнэхээр надад бэлэн хоолээс хүрээд ирдэг бол тэрийг нь
одоо захиалсан хоол болгоныг тавганд нийгээл урд нь тавиад өчтдөг тий зарим нь хооллдог гэх мэт. Энд ажилласнараа одоо би одоо бид нар бүгдээрээ бид нар одоо ингээд аж аргалтай сайхан залуу ирч хүчтэй ингээд эрүүл сарвал ингээд амьдраад явж ээж байж болно тий. Гэтэл ингээд хизээ нэгэн цагт бидрийг одоо энэ хүлээлгийн өрөө гэх одоо энэ ахмад настай өндөр настай хүмүүсийн ертөнц ингээд хүлээж идэг юм байна тий. Одоо дөнгөж төрсэн жаахан арай хүүхдчихсэн одоо 80 90 100 хүрнэ шүү дээ. Хизээ нэг өдөр тэр одоо нэг хүлээлт өрөөнд очих юм байна гэдэг тийм жаахан одоо мэдрэмж аваад надад анх жаахан хэцүү гэх юм аимшигтай санагдчихсан. Тийм тэгээд угаасаа энэ бол жинхэнэ яг бодит үнэн амьдралын төгсгөл хизээ одоо угаасаа ирдэг эрх нь ойлгомжтой. Тэгээд надад маш хэцүүлийг ухааруулсан. Энэ настай хүмүүс тийм болохоор би бас настай хүмүүсийнхаа одоо амьд номоо тэгээд бүр одоо нэрлэлсэн байгаа. Тэрийг маань бас нэгэн багш маань тэгж хэлснээс өөдөөд тийм юм биш дээ. Энэ хүмүүс чинь ингээс амьд номууд юм байна. Тэгээд би энэ номуудыг ингээс уншаад одоо номын санд ажиллаж байгаа юмсгээр төсөөлөөд тэгээд ингээд ажиллах нь надад одоо миний ажлыг маш их утга учиртай болгочихсон. Тэгээл өдөр тутамдаа тэр хүмүүсээс одоо харсан, сурсан, мэдэрсэн зүйлээ тэмдэглэж бичиж явсаар ингээд ийм ном гаргацсан байна л да. Тэгээ номон дээр нь бас хүүхдэн насанд хүргэж өгдөг гал тэрэг байдаг юм байна гэж би боддог болсон гэж бичсэн байсан тийм ээ. Тэгээ амьдрал гэж бол миний бодлоор бас л нэг тойрог юм. Ер нь эцэстээ бид нар ер нь ялангуяа монголчууд ярьдаг тий хүн хөвшөрхөөрөө хүүхчиг болдог гэд. Тэгээд бас л нэг юм тойрог бид нар ирсэн газар руугаа буцааж явдаг юм байна гэсэн сүүлийн үед бас нэг тийм одоо нас ахих тусмаа тэгж боддог болоод байгаа шүү дээ. Одоо өөрийгөө амгалан тавин болгож байгаа ч юм уу мэдхгүй тийм ээ. Тэгээд яагаад энэ хүүхд наснд хүргэж өгдөг гал тэрэг байдаг юм бэ гэж боддог болсон бол юунаас жишээ аваад ингэж боддог болов. Тэгээд өндөр наснуудад ер нь өндөр наснууд дахиад одоо тийм эмзэг хүүхчиг байдалд орж байгааг харахад чамд ер нь ямар мэдрэмж төрдөг вэ? Тийм энэ тэрэг одоо бид нэр хүүхэд байхдаа хүүхэд насанд хүргэж өгдөг тэр хэрвээ байдаг бол гэл дуулдаг байхдаа ерөөсөө энэ одоо хөгшин настай хүмүүсийн төсөөлөл тэр орж ирдэг байсан шүү дээ тий. Одоо яг л ингээл хөөрхөн буцаал яг тэр хүүхэд насндаа очих тийм л төсөөлөлтэй байсан бол би энэ газар ажилласнараа хүүхэд насанд хүргэж өгдөг энэ гал тэрэг чинь өөрөө энэ цаг хугацаа юм биш дээ тий. Бидрийг ингээд одоо эргээгээд ингээд өндөр настай болгоод тий ингээд одоо явдгийн өвчин зовлон одоо өндөр настай болоод өвдөөд ирэхийн цагт ингээд яг хүний гарт ороод яг хүүхчиг ингээд асруулдаг болчт юм байна тий. Ингээд насны дараа дороотолд ороод тэнгуут л яг надад яг тэр дүү ийм утгаараа ойлгогдож эхэлсэн л тий. Угаасаа бид нэр хүссэн хүсээгүй өндөр насыг туулаад ирэхийн цагт яг ингээд хүүхэд насан дээр эргээд очдөг юм байна. Ягаад гэвэл яг л ерөөсөө яг л хүүхдүүд очдөг юм байл. Би бүр заримдаа ингээд асрамжийн газар биш яг хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байгаа юм шигээр хүртэл төсөөлжсэн үе байдаг. Ягаад гэвэл тэр хүүхдүүд чи яг л ингээл хоол ангалдагдуулж идэн тий орондоо жихвээ солиулна. Тэгээл одоо аргадуулна, эсвэл дорон гомдчин, дорон баярлна, хуурахад одоо аргатахад маш амархан байдаг гэх мэт. Тэгэхээр хөвгчлөлтэй үнэхээр өөрхөн тийм болохоор одоо яг ингээ хөхийн өмнө тий одоо тэр өндөр настай хүмүүс чинь ерөөсөө яг л жоохон өлгийтэй жоохон беби болоод тэгэл буцаад явдгийм байна лээ. Тэгээ тэрийг яг би бодит ингээд амьдрал дээр ажил дээр анхаарсан болохоор би тэр дуугаар төсөөлсөн. Өөрөө явж чадах болохын алдад одоо тэрэгнцэн дээр сууж төрүүлэх жишээ нэ тий тэрийг хүүхдийн тэрэгтэй зөөрөлж бичсэн байх шиг байсан. Тэгээд тийм бүргээ тэрийг чинь би бүр ингээд яг эргүүлээд бичсэн байгаа зүтэй номон дээр хүүхэд дөнгөж төрөнгүүтэй ингээд ээж аваасаа бүрэн хамааралтай тий асаргаатай тий хоолоо сүүгээ өгчаар уудаг гэх мэтийн. Гэтэл чи настай хүмүүс чинь ингээд асаргаанд орохдоо хаяг тулж аваал урталтаа тэрэг төрж аваал тэнгуутаа тэрэгэн дээрээ суудаг болоод тэгээд хэвтэрт ороод тий тэгээ хэвтэрт орохоор эн чинь өөрөө хоолж ундалж чадахгүй ерөөсөө 100% яг л би биш шиг ингээд асаргаанд
очдог гэсэн үг. Тэгээд зарим хүмүүс болохоор тэгж ярьдаг штэ. Германд ер нь хүүхдүүд нэцгэх асрамжийн газар тавьшил хайчдаг гэсэн. Тэгээд харж үздэггүй. Маш сайхан ингээд чөлөөтэй бүх юмараа хангуулж өсгчөөд ингээд ээж аваагаа өндөр настай болоход асрамжийн газар өгчдөг инлээ гэсэн яриа байдаг тий. Тэгээд өөрөө ч гэсэндээ номдо бичсэн байсан. Арга ирийг нь бол буруутгаж бодох нь бол маш өрөөсгөл юм байна лээ гэж ойлгож авсан гэж бичсэн байсан. Тэгээд энэ талаар ер нь бодлоо хуваалцж болох уу? Болно. За би болохоор ингээд асрамжийн газар ажиллахаас өмнө 7 жилийн өмнө бас миний бодол шал өөр байсан байгаа байхгүй юу? Би ч гэсэн бас л бусдын адил. Тэгэл тийм төсөөлөлтөй явж байсан. Ямар хөдөн хүндий те. Ягараа ингээд ээж аавыгаа асрамжийн газар өччих юм алаа гэж бодоод явж исэн бол дотор нь ажиж үзснээрээ тэгээд одоо ойлгож авсан. Тэгээд тэр ойлгож авсан юмаа би хуваалцахыг хүссэн. Тэгээ хүмүүсээ тий энэ чинь бас бидний ингээ бодоод явдаг зүйл чинь бас жоохон дашуу одоо буруу байсан байна гэд одоо манай Монголд чинь асрамжийн газар гэхээр одоо Батсумбар гээд асрамжийн газрыг би байдаг гэж сонссоо л яг л тийм л төсөөлөлтөй явж исэн. Тэгээд Монголд болохоор хүмүүс асрамжийн газар ээж аваагаа өгсөн хүмүүс их одоо жоохон буруудахдаг штэ тий одоо ямар ачлалгүй юм ч гэдэг юм уу тий ээж аваагаа ачиг хариулахгүй одоо тийм муу хүүхдүүд гээд ойлгочтой. Гэтэл бол манай Монголд чинь одоо хүн амын тоо хэд илээ тий. Гэтэл энэ гадаад улс орнуудын энэ өндөр хөгжилтэй орнуудад чинь хүн амын тоо нь хэд байдаг вүлээ. Одоо жишээлбэл одоо Герман улсад чинь 83-4 сая хүн ам байна штэ. Тэрнээс чинь ингээд 800 мянган ингээд өндөр настай хүмүүс асрамжийн газраар асруулж байгаа. Тэр ирж байгаа 800 мянган хүн чинь яалтчгүй бүр үнэхээр асаргаа сувилгаа шаардлагатай болоод эм тариа эмчилгээ сувилгаанаас хамааралтай болсон үндсэн дээр асрамжийн газар ирэх заавал шаардлагатай болдог. Хүүхдүүд нь одоо ээж аваагаа хүсснээрээ ч юм уу ээж аав нь өөрсдөө хүсээд тэгээд яваад очдог тийм газар бол биш. Энэ газар бол яг ерөөсөө одоо ар гэрийн нөхцөл байдлаас хамаараад одоо эмчийн бичигтэй тий одоо жишээлбэл нэг хүн одоо ингээд өндөр настай хүн унж тусаад бэртэж гэмтсэн эсвэл одоо маш хүнд өвчтэй угаасаа идэх ямарч боломжгүй одоо өдөр хоног хүлээж байгаа ч юм уу тийм хүмүүсийг бол тэгэл эмч бичиг хийж өгөөл тэгэл асрамжийн газар асруулах одоо тийм шаардлагатай юм байна. Одоо өвчнийх нь тасаргааных нь төвшинг тогтоогоод өчтдөг. Тэгэл тэр тогтоосон одоо тэр төвшнгөөрөө одоо юу гэдгийг үйлчлэгийг авах уу тий? Үйлчлэгийг авах нь тэр үйлчлэг нь мэдээж үнэтэй. Тэгээд төвшин болгон өөр ингэсэн тарифтай. Тэгээд хүн болгон тэр өөрийнхөө тэр тогтоолсон тарифаараа үйлчлэгийг аваад төлбөрөө төлөөд тэгээд асруулаад явдаг. Тэгээд мэдээж тэр асрамжийн газар чинь тий одоо эмч, асрагч, сувилагч, мэрэгжлийн хүмүүс өдрийн 24 цаг, жилийн 365 хоног тий бид нэр хичнээн ээж автай хайртай байгаад ч өгч чадахгүй тэр их асаргаа, сувилгааг тий анхаарлыг тэр газар өгдөг байгаа байхгүй юу? Тийм. Энэ дээр манай монголчууд бас сэтгэлгээний ялгаатай байгаа шүү дээ. Германы одоо нийгэмд өс төрсэн хүмүүс, Монголын нийгэмд өс төрсэн хүмүүс энэ дээр одоо хизээч хүүхдүүдээсээ авч чадахгүй тэр асаргаа сувилгаа 24 цагийн үйлчлэгийг авч ирнэ гэж чинь тий. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс тэр асаргаа сувилгаа гэхээсээ илүү хайр халамж нь илүү биш үү? Тэр хайр халамжийг хүүхдүүдээсээ авч байгаа штэ гэж бодож иж магадгүй. Энэ дээр юу хэлэх вэ? Тийм манай одоо Монголд чинь одоо юу гэдгийг яс жаншил те одоо энэ гадаад орнуудаас шал өөр штэ. Мэдээж нөгөө нэг би ингэж бодсон. Би одоо яг гоё ингээд бодсон шигээ яг өгүүлбэрээр ингээд тайлбарлаж хэлэхэд монголчуудынхаа хувьд ингээд маш хүнд сэдв штэ тий асрамжийн газар. Яг үнэ. Асрамжийн дүгнэ гэдэг сэдвээр би ингээд ном бичиж байгаа нь миний үнэхээр надад зориг шаардсан. Тийм би ингээд одоо маш их одоо ийм зэмлэлд өртөх байх таач гэдэг юм уу тиймэрхүү юм зөндөө бодож ирсэн. Тэгээ би зориглоод ингээд бичсэн. Тэгээ заавал хэн нэг нь хийх шаардлагатай. Тэгээд
монголчуудыгаа би одоо юу гэдгийг ээж аваагаа асрамжийн газраар асруулаарэ гэж би тэгж уриалж байгаа юм бол огт биш тий. Асрамжийн газар бол байх шаардлагатай, заавал байх шаардлагатай. Манай Монголд чинь асрамжийн газар байдгүй болохоор байгаа нь ганцхан. Тэгээ тэр ганцхан байгаа газар нь болохоор одоо үнэхээр гэр оронгүй тий өнчин өрөөсөн өвчин завлантай тийм хүнд нөхцөлд байгаа хүмүүс очдог. Тийм утгаараа бид нэр тэгээд одоо нөгөө хайргүй хүмүүс ээж аваагаа авчид өчтдөг гэд ингээд буруу ботцсон явдаг байсан байх гэж би харсан байхгүй юу? Тэгээд хэрвээ асрамжийн газар нь ингээд маш гоё нөхцөл боломжтой байгаад тэр одоо нийгмийн даатгалаас талын төлждөг, өөрөө үр хүүхдүүд нь талын төлждөг, өөрөө тэтгэврээсээ талын төлждөг, улс нийгмээсээ бас ингээд тусламж дэмжлэг үзүүлээд ингээд явах юм бол одоо Монголд хүмүүс асрамжийн газар очиход тийм эмзэглэх сэдв биш болох цаг ирэх байхаа гэж бодож байна. Тэгээд тэр асрамжийн газар одоо ээж аваагаа асруулснараа хайггүй гэдэг биш. Одоо харин ч бүр ингээд хайлтай болохоор асрамжийн газар ээж аваагаа ингээд өгч бас яагаад болохгүй гэж яагадгүй л бид нар өөрсдөө ээж аваагаа харилж байгаа гэдэг нэрийн доор тий ингээд одоо эмчилгээ олигтой эмтараа эмчилгээ асаргагийн цаг тухайд нь ингээд өгөөд ингээд асарч чадахгүй нөхцөл одоо зарим хүмүүс чинь одоо ямар нөхцөлд амьдардаг үлээ те гэрт тэг хүс муутай ус авах одоо мэдгээ бүр тэр нөхцөл байдалд орсон тийм хүнд хэцүү нөхцөл байгаа хүмүүсийг л би тэр одоо халуун дулаан тий тойх тухтай тийм газар очиод ээж аваагаа асруулад өөрөө цаг заваан гаргаад очиод халамжлаад хайрлаад ингээд явах юм бол тэр илүү хайр халамж болно шүү дээ гэж би бас тэр өнцгөөс нь хараад байгаа байхгүй юу. Хоёул жишээ татаад ярих юм бол арай ойлгомжтой болох үгүй бодож байна. Жишээлх юм бол аль сайн буюу мартамхай одоо өвчтөе хүмүүсийн талаар ингээд бичсэн байсан тийм ээ. Тэгэхээр ээж нь юм уу аав нь одоо тийм өвчнөөр нэлээд хүн чатандаа орцсон байж байгаа бол гал төмөр гаргах эсвэл нь гаргаад явах эсвэл хулгай юм алдах ингээд ганцаараа амьдрах боломжгүй одоо Монгол дээр өтгөн шингэндээ холилдоод гэдэг хүний л амьдрал юм чинь тийм ээ. Өөрийгөө цэвэрлж чадахгүй болчихсон ингээд ийм байдалтай аав нь ээж нь ингээд амьдрахаар ямар ч боломжгүй. За нэг хүүхэд нь гэрт нь ирээд хамт амьдрий гэхээр тэр хүн бүхэл бүтэн одоо өөрийн гэсэн амьдралаа бас бүгдийг нь орхичээж одоо 24 цаг аавыгаа ээжигээ ингээд асар цэвлэх болно тийм ээ. Энэ талаас өөрөө бас ингээд харьцуул жишээ гаргаад ингээд бичсэн байсан. Тэгэхээр маш ойлгомжтой сонсогдож байсан. Германчууд хариуцлага өндөртэй улсууд бас ажил хийх ёстой, нийгмийн даатгалаа төлөх ёстой. Буцаад нийгэмд одоо ажил хөдөлмөр хийж нийгмээ хамт хөгжүүлэх ёстой гэдэг энэ талаас ингээ холбож жишээ гаргаж бичсэн байсан. Жишээ татаад ярих уу? Жишээ гэхэр чинь одоо юу гэсэн үг? Одоо мэдээж одоо тэр нөгөө нэг улс амьдарч байгаа жишээ гэдэг нь болохоор уучлаарай нэм. Жишээ гэдэг нь ямар жишээний хүмүүс жишээлбэл ирсэн байх уу? Үнэхээр одоо хүний асархаа сувилгаа хэрэгтэй болчихсон. Гэр орных нь дийлхэ болсон ч юм уу? Тийм жишээнүүд хэлэх юм бол арай ойлгомжтой болох уу? Одоо угаасаа манай асрамжинд одоо энэ асрамжийн газар ирж байгаа хүмүүсийн одоо дундаж наслалт нь ерөөсөө 80-аас дээш 90 тэгээд 100 төгсөн тийм хүмүүс ирдэг. Тэгээд тэр хүмүүс чинь одоо маш янз бүрийн өвчин туссан ирдэг шүү дээ. Өөрийнхөө бие сэтгэлийг удирдах ямар ч тийм боломжгүй. Тэгээд ихэнхдээ мартамхай өвчин туссан хүмүүс маш их байдаг. Тэгээд тэр хүмүүсийн чинь үнэхээр л яг цаг минут тутамд л хин нэг нь заавал ингээл гардаж л асрахгүй бол тэр хүмүүс чинь маш их эрсдэлтэй тий. Тэгээд нэг хүн харснараа заавал тэр хүн ингээд ажил хийхгүй улсдаа ажил хийхгүй татвараа төлөхгүй гэртээ ингээл ерөөсөө ээж аваагаа хараад байж яана л гэсэн үг. Тэгээд тэр хараад байж ах хугацаанд чинь одоо нийгмийн халамжаас одоо мөнгө төгрөг авч тий одоо эм тариагаа авахч гэх юм уу ерөөсөө нийгмийн халамжаас хамааралтай амьдраад явчихна гэсэн үг шүү дээ. Хэрвээ одоо ээж аваагаа асрамжинд өгчөөд өөрөө ажиллаа хийгээд тэгээд ээж аваагаа тэтгэврээр асрамжийнхаа төлбөрийг төлөөд ингээ явах юм бол улстай ч хэрэгтэй, нийгэмдээ ч хэрэгтэй, өөрийнхөө ажил амьдрал ирээдүйд ч бас хэрэгтэй ингээд давхар ийм одоо
Нийгмийн тогтолцоог дэмжиж ийм нийгмийн тогтолцоог дэмжиж जैन улс орноо хөгжүүлэхэд бид нэр өөрсдөө хувь нэмрээ оруулж जैन гэсэн үг. Одоо бидний цаг үе одоо ингээд маш их завгүй ажилдаг тий ажил хөдөлмөрлөдөг одоо өөрийнхөө мэдлэг боловсрал ажил амьдралд одоо цаг цаваад зарцуулах илүүд үздэг тийм цаг хугацаа ирж штэ тий. Тэгэхээр ер нь алстай яалтчгүй л ер нь тэр нийгэм рүү бид нэр яваад орох байх л гэж би бодож байна. Тэгээ Германд асрамжийн газрын төлбөрийг ер нь яаж хийдэг бол сайхан ярианда бас дурдаад талыг нь нийгмийн даатгалын сангаас талыг нь тэтгэврээс нь гих мэтчлэн дурдаа явж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь энэ төлбөрийг яаж хийдэг юм бол энэ асрамжийн газарт ирж байгаа хүмүүс мөнгөтэй хүмүүс очтгоо хэрвээ өөрөө одоо бүрэн 100% төлөх чадваргүй өндөр наснууд мэдээж байж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс нь яадаг юм бол хүүхдүүд нь төлөх ёстой байдгүй эсвэл сайн дураараа төлдөг юм болов эсвэл асаргааны даатгалын газраас бас тодорхой хувийг нь төлдгөө нийгмийн халамжийн албар ер нь тусламж үзүүлдэггүй гэх мэтчлээ энэ тал дээр манай Монголд байгаа хүмүүс сонирхол. За мэдээж энэ асрамжийн газар угаасаа одоо төлбөр төлж ирдэг. Төлбөр төлжээж асруулна. Яагтвэл тэр асрамжийн газар чинь одоо асрагч зөвлөгч гэх мэт хүмүүс ажиллаж байгаа тэдрийгээ цалинжуулна шүү дээ тий. Тэгээд тийм болохоор заавал төлбөр төлөх ёстой. Төлбөр маш өндөр. Тэгэд өндөр гэх нь одоо юу гэдгийг тэр тухайн настай хүний одоо асаргааны юунаас үлээ төвшнгөөс хамаарат тэгээд төлбөрүүд нь тогтоогдчихдаг. Тэнгууд тэрийг одоо бүгдийг өөрөө төлдгүү. Энэ чинь одоо нөгөө 5 төрлийн даатгал төлдөг шүү дээ. Тэгээд тэнд болохоор одоо нэг юуны даатгал гэж явдаг. Нийгмийн даатгал, тэгэл эсрэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал. Энэ гурваас одоо ингээд тал хуваар нь эсрэмжийнх нь мөнгийг төлөлцөөд үлдсэн хувийг нь өөрөө төлөх юм уу? Үр хүүхдүүд нь төлөх ёстой байдаг. Тэгээ үр хүүхдүүд нь одоо бас санхүү мөнгөний боломжгүй байх юм бол мэдээж улсаас нийгмээс төлж өгнө гэсэн үг. Тэгээд бүр одоо ингээд гэр орон одоо юу гэдгийг үнэхээр одоо үр хүүхдгүй те анижлгүй байх хатуу хамаатан садангуу тэгээд ингээд ядуу одоо мөнгө төгрөггүй тийм хүн байх юм бол тэр хүн бас асрамжинд очихгүй гэсэн үг бас биш. Тэ бичиг баримт бүх юмаа ингээд бүрдүүлээд ингээд өгөх юм бол бас л одоо улс нийгэм нь тэр хүнийг халамжинд аавна, асрамжийн газар асруулна. Тэгээд бүгдийг төлж өгдөг гэсэн үг. Тэр байтугай бүр нас барахтны хүртэл оршуулгын улсаас таагаад ингээд хүн ясаар оршуулад өгчдөг. За баярлалаа. Нима чи ном дээр маш олон ингээд жишээнүүд татаж бас хүмүүсийнхаа үйлчлүүлэгчдийнхаа нэрийг нь өөрчлөөд одоо хүний хувийн нууцыг хадгалах үүднээс нэрийг нь шал өөрчлөөд ингээд жишээ татаж бичсэн байсан. Тэр жишээнүүд дотроос нас бидний мэддэггүй герман хүмүүсийн одоо хэрэгэлдэг эрүүл мэндтэй хэрэгтэй янз бүрийн олон санаанаас ингээд гаргаж бичсэн байсан. Тэр жишээнүүдээс бид нарт бас нэг мэдээлэл өгөх зорилгоор хэд хэдэн жишээ дурдж болох уу? Заавал тэр номон дээр бичснээ биш өөр бас хэлж болно. Одоо жишээлбэл би нэг жишээ хэлье. Номон дээр нь ингэж бичсэн байсан. Майлингийн тосоо тархтаа олж иддэг нэг хүн байдаг. Тэгээд тэр нь одоо үе мөчөнд нэг сайн гэж би сонссон тэр хүнээс гээд лайн ойлын талаараа тэрийг жишээлбэл би мэддэггүй байсан. Тэгэнгүүт бас дотроо за энийг туршаад үзье бас бодоод энэ аминдаа хайртай. Ер нь герман хүмүүс өндөр насны газар ирэхдээ зарим нас тавилгаа аваад ирдэг юм байна тийм ээ. Өөрийн гэсэн тавилгаа эсвэл хан дээрх зураг өөрөөсний дотно гэсэн юм гэр орны хоноо зургийг ингээ аваад ирдэг гэд бичсэн байсан. Иймэрхүү жишээнүүдээс ер нь амьдрал ер нь өглөө яаж эхлээд орой яаж дуустдаг юм бол нэг өдрийн амьдрал. За одоо энэ асрамжийн газар ирсэн наснууд маань одоо мэдээж өөрийнхөө дур зоргоор одоо чөлөөтэй өөрийнхөө амьдралыг одоо зохицуулаад явж болно. Мэдээж одоо асрамжийн газар амьдарч байгаа болохоор бүх юм ингээд програмчлагдсан байдаг. Одоо өглөө тэдэн цагаас тэдэн цагийн хооронд өглөөний цайтай тэр хоорондоо тэгээд хизээч босоод ирээд өглөөнийхөө цай уучих боломжтой. Өглөөний цай дараа нь тэгэл өглөөний цайны дараа одоо нийгмийн ажилтнууд тэр хүмүүсийг тусгайлан уулзах, ярилцлах эсвэл одоо энэ
юуны зочны том юм нийтийн өрөөнд бид нартэй одоо гоё цагийг чөлөөтэй өнгөрүүлнэ, дуулна, бүжиглэн одоо юу гэдгийг хөгжим даарна. Ерөөсө чөлөө цавыг нь одоо үр бүтээлтэй тэр хүмүүст одоо уйдгааргүй талаас нь тий зохицуулж өгсөн байдаг. Тэгэл өдрийн хоол заалгана, өдрийн хоолны дараа бид нар чинь амарна. Тэг өдрийн унтлага бол заавал хийдэг. Уучлаарай Нима, яриаг нь өдрийн хоол гэхээр яриаг нь асалчлаа, уучлаарай. Өдрийн хоол гэснээс зарим хүмүүс ялангуяа одоо танад очсон байгаа энэ насны хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд маш сайхан хоол идэх хүмүүс санагддгийг. Би олон ийм настай хүмүүсийг тань гэрээр одоо насаараа хоолоо хийсэн учраас тэгэхээр ер нь хоолыг бас голж шилэх гэсэн юм гарах уу? Гарна штэ. Заавал нэг юм хэлдэг ерөөсөө хоол, өдрийн хоол. Тэгэл давсан сул байна, эсвэл бүхэл одоо юу гэдэг мангатаар бол ерөөсөө амтгүй байна. Одоо нэг ноён маань одоо нэг настан маань хэлдэг л дээ. Би одоо үнэхээр тийм одоо тийм тансаг хоол иддэг хүн биш. Гэхдээ миний хоолоо одоо амттай байна уу, үгүй байна уу гэдгийг шинждэг нэг л юм байдаг. Дайны өмнөх үеийн хоолны амт, дайны дараах үеийн хоолны амт. Тэнгуут одоо манай энэ насрамжийн газрын хоолны амт ерөөсөө дайны өмнөх үеийн цаг үеийн хоолны амтнаас ч 7 дор байна гэж одоо тэгж шүүмжилж гомдолдог л доо. Бид нар бол саад идэж үзэхээр бол үнэхээр сайхан амттай хоол, бүр доотлын том юм гал тохоонд бүр өөртөө хүмүүс ногоогоо арилгаад тий хэрчээд ингээд бүр шинэ ногоо хийдэг өдөр болгон шинэ хоол хийж өгдөг хүмүүстэй. Яриг нь тасалсан байгаа нэг өдрийнх нь амьдралыг хоёлаа ярьж байгаад өдрийн хоолн дээр ингэ явж байгаа штэ. Тэгээд номон дээрээ бас бичсэн байсан жишээлх юм бол хөрөгчөнд хонуулсан хоолыг одоо үлдээж болдоггүй. Хүнсэн дээр хүний настай хүний гидс дотор ингээд бас их болгоомжтой хооллохгүй болохгүй хит идэж болдоггүй гэх мэтчлэн дүрм журамтай баг. Тэгэхээр хүнсэн дээр маш их ач холбогдол өгж тэр ариун цэврийн байдал дээр зарим хүнсийг одоо оройдоо хайдаг гэж бичсэн байсан. Энэ тал дээр ярьчаад тэгээ үргэлжлүүлээд нэг өдрийнхөө амьдралыг яриараа за. Яриг нь би тасалцсан уучлаарай. Тэгээ эрүүл мэндийн зүгээр шаардлагын зүгээс заавал одоо хөрөгчөнд хоол хонуулж болохгүй, хонсон хоолыг настангуудад өгж болохгүй. Гизгүзэн тий өвдөн одоо эрүүл мэнд нь муу. Тэгээд эрүүл мэндийн одоо тэр шалгалт ирж таарах юм бол бид нэр өөрсдөө асар их том хариуцлага дуунана. Тий одоо төлбөр тооцоонд унах ч юм уу. Тийм эрсдлээ бодоод заавал ингээ хаях штай байдаг. Тэр нь жоохон харамсалтай санагддаг. Тэгээд уусаа дүрм журм ёстой л болохоор тэгэл заавал хаях штай байдаг. Тэгээд настангууд маань ингээд хайж яхахыг харах юм бол загналдаг л да. Тэ хайран хоол тий ингээл хайчиж байгаа мó хадгалж байгаа дараа нь идэж болдгоо мó гэл өөрөө хоолоо барахгүй байх юм бол энийг боогоод ингээд цааш нь хийж би дараа идэ гэх мэт маш аривчхан ямгч тэр хүмүүс чинь одоо яг одоо манай асрамжийн газар амьдарч байгаа наснууд маань 2 дугаар дайныг тий одоо амьд мэд даваад гараад ирсэн өндөр настай хүмүүс байгаа штэ уурхийн амьтад эднэр чинь тэр хэцүү цаг үеийг улаад тэгээд энэ өндөр хөгжилтэй энэ герман орны чинь бүтээлдсэн тийм маш чухал одоо гайхалтай хүмүүс яг энэ цаг үед энэ хэдхэн одоо жил үлдсэн байна шүү дээ энэ хүмүүст одоо ингээд явхад нь 1930 онд төрсэн хүмүүс одоо яг одоо манай ч ихгүй ер нь одоо энэ асрамжийн газар ирж байгаа хүмүүс одоо тийм тэгэхээр чин одоо 80 90 100 хүрэх гэж байгаа хүмүүс байдаг. Тэгээ энэ хүмүүс чинь тийм аривч хамгач болчдөг, харамж болчдөг болсон байдаг тий. Тэр нугаас аргагүй мэлээ. Тийм энэ ойлгож хөндлөж аваад тухайн үедээ хайж байгаа хаяггүйгээр тэгээ хадгалаад та дараа дээр гэсэн боловч мэдээж тий одоо нууцаар хаяа штэ. Тийм тэгээ сэтгэл нь амарна гэсэн үг. Маргах шаардлагагүй. Тийм маргааш мартчих штэ. Настай хүмүүс ч амтан дандаа бүх настай хүмүүс цоо эрүүл сэтгхүйтэй, цоо эрүүл бодол сэтгэдэг хүмүүс
байхгүй тодорхой хэмжээгээр мартаж сандаг тийм болцсон байдаг. Бүр мартамгай хүмүүс нь бол угаасаа тэгэл 5 минутын дараа юу ийдснээ мартчихна тий. Юу хэлсээ ярьснаа бүгдийг нь мартчихдаг болохоор тэр нь бас нэг бодлын ам байдаг. Тэгээ өдрийн хоолны дараа юу болох вэ? Тэгэл өдийн хоолны дараа өдрийн унтлах заавал хийн настангуудаа бүгдийн сайхан уруугийн намраан тий оронд нь хэвтүүлнэ. Тэгээд өдрийн хоолны дараа 2:30-аас тий 3 цаг хагасын хооронд одоо кофе, цай ууна, ингээ кейк идэнэ тий ингээ чөлөөтэй. Тэгэл одоо тэр нийгмийн ажилтнууд тэр хүмүүст анхаарлаа хандуулна, гадуур дотор явж паркаар зугаал тий тэгэл тэр хооронд нь гэр орнуулсан хүмүүс нь одоо ач зээн одоо юу гэдгийг бүгдүүд нь ирнэ гэх мэт ингээл өдөр тутмынх нь одоо цаг нь өнгөрдөг. Тэгэл оройны хоол 5-аас эхлэн эдгээр одоо германчууд маш эрт хоолоо иддэг штеп 5 хагас баг оройн хоолыг идээд эхэлдэг хүмүүс. Тэгээд оройн хоолндоо одоо халуун шүл ууж болно. Их хвчлэн дээр талхал иддэг хүмүүс л дээ. Тэгээд би чинь оройны хоолндоо сайхан талхнуудын идэх дуртай талхнууд 12 төрлийн талх манайд байдаг. Тэгээд тэр 12 төрлийн талхнаас настангууд маань өөрсдийнхөө дуртай одоо сортыг нь сонгоод тэгээд надаар одоо өөр талхан дээрээ юу тавиулж идмээр байна. Тэр болгоныгоо өөрсдөө сонгоод тавиулаад ингээ бэлдүүлээд одоо оройн хоолоо иддэг гэсэн үг. Оройн хоолндоо халуун шүл уун, талхаа идэн, хажуугаар нь одоо төрөл бүрийн салаад, төрөл бүрийн чихэд нэг төрлийн салаад ирнэ. Тэр нь өдөр болгон өөрөөр. Тэгээд одоо жимс ногоо хажуугаар нь. Тэгээл таараг жимс одоо ерөөсөө одоо би бол үнэхээр гайхдаг те гэртээч баг ингэж гайхалтай гоё төрөл бүрийн хоолыг бид нар идэж чаддгүй штэ. Гэтэл те насрамжийн газар ирсэн хүмүүс нэг осондоо үнэхээр тансаг амьдэрдэг гэхэд бараг болно. Хизээч үүддэггүй. Баг хийл гэдэг. Ерөнхийдөө энэ хүмүүс ямар идэх гэж ирсэн биш. Хүн идэхийн тулд ирсэн. Би нөгөө гал тогоонд ажиллах болохоор тэрөө нэг хоолноос нэг хоолны цаг ингээл ерөөсөө энэ хүмүүс ерөөсөө яг л энд идэх гэж ирсэн хүмүүс ажилтгаа уйлдуулаад байгаа. Нэрхэлтэй байдаг л да. Ерөөсөө ажил хоолны цагаас хоолны цагийн хооронд би ажиллаж байгаа юм чинь. Тэгэл хоолны цаг дуусаад одоо дараагийн хоолны цагийг бэлдэх хооронд чинь би тэгэл элдв янзын юм хийгээл тэгэл дараагийн хоолнд аяг тавыг бэлдэнэ. Тэгээ ширээгээ засна гэх мэт. Тэгэл миний ажлын өдөр бол маш хурдан өнгөрдөг. Би бүр ерөөсөө 2 гал тогооны хооронд бүр гүйсээр агаал тэгэл завсар заагаар нь настангуудаа нэг 5 минут анхаарал хандуулахад л миний ажил ингээл одоо тэгээд цугларчдаг. Тэгээ өрөөндөө ганцаараа байдаг юм байна тийм ээ? Тийм. Тэгээд цаашаа ингээд оройны хоолны дараа тэгээд түрүүчээс нь шууд амаа угаагаал орд төрлөөгөө явна. Эсвэл ингээд оройны бас програм байдаг л да. Ингээд бас нийгмийн ажилчингууд маань тэр настангуудтай орой ном уншиж өгнө, үзэр тоглоно, даам тоглоно. Одоо төрөл бүрийн одоо арга хэмжээ болно. Оройгоор одоо эрт орондоо орох шаардлагагүй өсөхгүй байгаа хүмүүс нь өөрийнхөө дураар тэгээд чөлөөтэй гарч ороод дэшээ доошоо яваад одоо яад юм тий гэх нь тэрэгэн дээр суудаг үнэхээр 100% одоо хүний тусламж шаардлагатай хүмүүст нь төрүүлээд одоо асрагч нар ингээд орлогын явуулаад тий одоо үндэст нь тусалдаг. Тийм. Тийм тэгээд настангууд маань ингээд тасрамжинд хэрэгтэй яг ингээд өөрийнхөө гэр оронд байдаг өөрийнхөө дуртай хэрэгтэй ерөөсөө яг л хэрэгтэй гэсэн тэр одоо өөрт нь өөрийнхөө гэртээ байгаа юм шиг тэгж мэдрэмж төрүүлэх үеч ч юм уу өөрийнхөө хамгийн дуртай айртай тэр одоо тавилга ямар нэг юм ингээд авчраад ирж болдог баг гэрээ нүүлгээд ирсэн ч болно. Гол нь мэдээж зай байх юм бол штэ тий 12 м квадрат ийм жижиг өрөөтэй тэгээд тэр өрөөнөөс нь тусдаа мэдээж юу нэдэг том коридортой маш том бүр ханы таазан тултлаа тийм өндөр том өргөн хувцсны шүүгээ байдаг. Тэр шүүгээнүүдтэй зөндөө юм аваад хийчихнэ. Тэгээд 0 байн тусдаа. Тэгээд тэр өрөөндөө болохоор тэгэл өөрийнхөө гэртээ байгаа юм шиг
өрөөгөө тохижуулаад өөрсдийнхөө хүснээр тэгэл одоо яг гэртээ байгаа юм шиг амьдарч болдог. Хүн болгон өөр өөр ингэсэн өрөөтэй. Тийм тэгэнгუთ чинь тэгэл зурагт радио юу байдгийг тэр бүх юмаа ерөөсөө үзэл сонсоол тэгэл номоо уншина. Тэгэл яг ор болохоор яг цаанаасаа авчирч болдгоо байдаг. Ор бол угаасаа яг тийм тэр хүмүүстэй таарсан имчилгээний зориултын ор байх ёстой шүү дээ. Тэ одоо удирдлагатай суулгадаг, хэвтүүлдэг яадаг идэг тийм. Дэшээ доошоо болдог гэдэг. Дэшээ доошоо болдог тийм. Асрагч нар одоо ингээд настангуудаа асрахаараа тэр ороо ингээд бүр доошоо тонгойж ингэж асрахаар чинь тэр хүмүүсийн нуруу нь өвдөн шүү дээ асрагч нарын тийм. Асрагч нар ингээд бүр тэр орыг чинь ингээд бүр өөрийнхөө таатай ажиллахад боломжтой тэр өндөрт тааруулаад ороонд тохируулчаад тэгээд асрагч одоо тэр настангууд асарчдаг чихвэн сольдог, хувцсыг өмсгдөг, ор дэрнийх нь одоо хэрэгслийг сольдог. Тэгээ хамтран ажилладаг хүмүүс дотор нь бас төвчээр багтай гэдэг янз бүрийн хүмүүс байдаг бах мэдээж хэрэг тийм ээ. Уул юмд урттай богинтой гэж өндөр настай хүмүүстэй маш их хүнлэг харцдаг хүмүүс байж байгаах. Зарим нь одоо хурдан түргэнийг ажилласан болоод явдаг хүнч бэжж болох юм тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр ямар хүмүүсийг бас харж ийн хамтаа ажилладаг хүмүүсээсээ хараад санаа чин зовх юм гардаг уу? Эсвэл хараад бас үлгэр жишээ авах хүмүүс бас байдаг бах тийм ээ. Байж тээ тийм бүр янз янзын хүмүүс байна. Зарим нь бүр нэр над шиг те би анх яхаа ямар газар ажиллаж байгаагаа мэдэхгүй ирсэн байдаг шиг бас тийм хүмүүс ч байдаг л да. Тэгээд хүн ер нь яхаа нөгөө нэг ямар газар ажиллаж байгаагаа мэдээд тэгээд одоо ажиллахгүй болвол яг л одоо өөрийнхөө тэр хийж байгаа ажлыг одоо юу хийх дарамттай болгоод ингээд өөрсөндөө маш их төвхтэй ажилт юм байна лээ. Тэгээд би болохоор маш олон асрагч нараас өөрөө ингээд жишээ аваад тий одоо өөрийнхөө одоо юу гэдгийг үлгэр дуурайлал авдаг олон асрагч нар байдаг. Нөгөө ажлаа сайн хийдгүү тэр хүмүүсээс ч үлгэр дуурайлал авч болно шүү дээ. Ингэж хүмүүстэй харьцах юм бол үнэхээр тий ямар муухай юм бэ? Тий би юу юм бэ гэдэг тий тэгээ хүн ямар нэгэн юмны буруугаас ч одоо ингээд суралцж болно. Одоо ингээд зөөс нь ч ингээд суралцж болно. Настангуудаасаа ч суралцж जैन. Ерөөсөө одоо тэнд ажиллаж байгаа хүмүүс яг үнэхээр зүрх сэтгэлээсээ ажилтгүй хүмүүс гэж байна тий одоо өөр ажил олдохгүй зүгээр л хаамаагүй нэг ямар нэгэн ажил хийж байгаа байрын тийм хүмүүсийн хандлага нь уурсаа ойлгомжтой байдаг. Тэгээл осолдохгүй ажлынхаа цагийг дуусгаал тэгэл баг 0 дээр мартаач явах нь холгүй тийм хүмүүс ч байна. Тэгээ бүр үнэхээр яг л бүр ерөөсөө маш сайхан сэтгэлтэй бүр үнэхээр гайхалтай бүр яг ингээл ерөөсөө өөрийнх нь яг эмээ өвөө шиг тэгж хайрладаг, асардаг хүмүүс ч бас байна л да. Янз одоо хүмүүс одоо янз шүү дээ. Угаасаа одоо хүүхд хүмүүс одоо асрамжийн газар те байтугай одоо хүүхдийн цэцэрлэгт хүртэл ямар багш нар байдаг үлээ маш сайхан сэтгэлтэй те тийм хүмүүс байхад чинь бас харгас те хүүхд зоддог ч юм уу хүүхдийг одоо санал дээр хүлдэгч гэдэг ч юм уу тийм хүмүүс байхад асрамжийн газар ч гэсэн бас ялгаагүй л бас л тийм л асрагч нар байдаг. Сайнч байна, мууч байна. Тийм. Гэхдээ одоо сандал дээр хүлдэг гэхээр настай хүмүүсээс хүлдэг хүн бий тийм нэг тийм байх. Би зүгээр хориг тиймрүүд байдаг билгүй? Тийм юм байх. Би бол өөрөө тийм юмтай таарч үзэж байгаагүй л те. Гэтэ арайч тийм юм байдгүй хаас настай хүнийг тэгж үлдээ. Яа бид нар нөгөө нэг сошиалар харахад хүүхдийн цэцэрлэгт хүүхдийг бүлдэгч би нөгөө зоддаг гэдэг тийм юмнууд явж идэг шүү дээ. Германд уу? Үгүй. За. Монголын одоо нэг фэйсбүүкээр л явж байгаа юмнуудыг л би Монголын тухай ярьсан юм тийм ээ. Окей. Явж байгаа байхгүй юу гэд сүүлийн үед чинь
хүүхдийн цэцэрлэгээр багш Юу руу нарын халтраад орчих юм байна зөв. тийм яа Аа. нөхөд дараа бүр би бараад сүүл рүүгээ юу яриад байгаа ч өөрөө Зүгээр тоолж хэлсэн би тоолж хэлсэн зүгээр ер нь би тийм зүгээр жиг жиг юм хүмүүс сонсогдсон шүү дээ. Настай хүнтэй эвгүй харьцдаг бас тийм асаргааны хүн байдаг. Тэгээ ажлаасаа халагдсан тэр нь харагдаж мэдэгдээд тэгээ тэр өндөр настай хүмүүс ч бас гэр орныхондоо дуулган тийм ээ энэ ажилтнуудтай эвгүй харьцаж байна гэх мэтчлэн бас тэнд чинь хяналт байж байгаа бах. Окей. Няма тэгээд чиний номон дээр ч бас нөгөө өндөр насны нарс барсныхан дараах гэр бүлийн энгийн мөртлөөсөө маш юм сэтгэл төрмөр үйлдэлүүдийн талаар бас бичигдсэн байсан. Энэ номыг уншихад ер нь нэлээд настай хүмүүс одоо асрамжийн газарт ирсэн настай хүмүүсийн эцсийн амьдрал ер нь яаж байдаг, үйл ёслол нь ер нь тэнгэр талих үед нь яаж байдаг, гэр орных нь яаж ханддаг гэд маш олон зүйлүүдийг бас мэдэж амар санагдсан. Ялангуяа энэ чиглэлээр одоо мэрэгчлэлтэн болгож байгаа хүмүүс бол ер нь уншицсан байхад бол нэлээ их мэдээллийг авах бас суралцах юмтай юм байна. Анхнаасаа мэдээлэл сайтай байх юм бол энэ ажлаа ч гэсэн гараа зөв эхлэх юм болов уу гэд би ингээд бодсон байж байгаа. Тэгээд ийм ер нь үйлдэлүүдэд бас оролцож исэн гэдэг жаан жишээ татаад ингээд ярьж болох уу? Ер нь яадгийн бэ? Энэ одоо мөчүүдээс тэнгэрт өөрийнх нь нэг жил одоо хоол ундыг бэлтжижсэн одоо энэ өндөр настай хүн маань дэлхийг орхиод явхад чамд ингээ хамгийн ингээд сэтгэл ингээ төрүүлж исэн, эмзэглэж исэн, эсвэл гунжсэн магадгүй ингэж одоо зовж яснаас эрт тэнгэр талсан ч дээр юм да гэсэн бодол ч юм орж ижсэн нэг жишээ хэлж болох уу? За би одоо ингээд настангуудыгаа ингээд нас барахт нь үнэхээр харамсдаггүй. Мэдээж тэртээ тэргүүл энэ хүмүүс те ингээд нас дээр өндөр болоод ийм олон жилийг дэг хүртэл ингээд цаахан наслаад ирсэн. Тэр тусмаа ингээд маш хүнд өвчтэй асаргааны тийм хүмүүс насаарвал би баг өмнөөс нь зүгээр за болж те энэ их одоо өвчин зовлон одоо хэцүү амьдралаас ингээд чөлөөлөгдөөд те амар тайван амар амгалан болж байгаа болохоор нь одоо өмнөөс нь баг баярлдаг гэхэд баг болгүй заашгүй тэл гэж боддог тийм. Одоо нэг ноён шийдлээ гэд би номондоо жишээ болгож хамгийн сүүлийнхаа одоо номондоо хамгийн сүүлд одоо жишээ болгож бичсэн настан маань одоо үнэхээр онцгой хүн байсан. Одоо онцгой гэх нь одоо яг нөгөө надтай маш их татна байдаг байсан. Тэгээд тэр настан маань нас барахад жоохон хүнд туссан. Тэгээд би тэрнээс юу ойлгосон бэ гэхээр одоо ингээд ажиллаж байгаа хүмүүс бид нэр өөрсдөө одоо тэр ажлаа бас мэдээж ажил гэж харна. Тэгээ бас яг өөрийн яг эмээ өвөө шиг тэгж хитрхи их гүнзгий харилцаа үүсэх юм бол тий бас дараа нь ингээд хүн дээр тусдах юм баталтай. Тийм болохоор хитрхи хүндийч биш хитрхи одоо ингээд одоо гэр бүлийн хүн шиг хэмжээнд бас тэгж харьцах нь бас шаардлагагүй юм билээ гэж би бас ойлгож авсан л да. Яагаад гэвэл маш хэцүү байдаг. Ингээд хөрхөн яг өөрийн эмээ өвөө шиг ингээд бодвол бүр явж исэн хүн гэл гинтгэн ингээд нас барчхаар мэдээж нас барах нь ойлгомжтой. Хизээ мэдгүй нас барны гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээсээ л гинтгэн өмнө нь байж байгаад маргааш өдөр байхгүй болчхоор л сэтгэл төвч хүнд тусдаг л да. Тэгээд нас барсны дараа гэхээр чинь одоо ээж одоо тэр ар гэрийнх нь өөр хүүхдүүд нь ах トゥ хамаатан садан бүгд л ингээд одоо бэлтгэлтэй байж идэг шүү дээ. Энд чинь асрамжийн газар яагаад очдөг вэ гэвэл угаасаа мэдээж тэнд тэгэл байж байгаа л эзэний цаг түүхэн ойлгомжтой гээд аль хэдийн бүхлээ бэлтжээд оршуулга бэлтжээд тий бүх юмаа урьдлаа төлөвлөж бэлтжээд ирдэг болохоор тэр хүмүүс тэгж хайхтар хүн дээр тусгаж авдаггүй. Тэгээд айхтар уух шүү болоод одоо яадгийн уйлждуулаад бөө юм болтгүй л тий. Харин хүлээн зөвшөөрсөн байдаг гэсэн үг юм тийм ээ. Хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүх ойлгомжтой байдаг болохоор өчргөө ингээд уйлал ингээд араас нь гашуудаал тийм юм би бүр харж байгаагүй. Тэгээд оршуулга дээр нь тий тэр нас барсан насныхаа талаар гоё дурсамжийг нь хуваалцсан. Инээн өвчлөлт нь бас яг уу ганц нэг баярлсан ч юм уу сэтгэл догтлсон мөчийнх нь одоо дурсамжийг нь яргаад хүмүүс уйлна баярлаад уйлна эсвэл одоо дурсаад уйлна тиймэрхүү юм бол байна. Бүр харамсаад хүчлээ гэд харамсалтай юм боллоо гэд уйлах нь бол тийм байдгүй. Тийм шиг өөр
Уучлаарай. Өөрөө номон дээр бас бичсэн байсан тийм ээ. Дэлхий бүхнийг одоо багтаах зай байхгүй. Бид өөрсдөө байгаль дараагийн үедээ зайгаа тавьж өгч байгальдаа шингээр одоо нэг зочин маань явсан байгаа. Зочин маань нэг өндөр настай маань ингээд явсан байгаа гэдэг жисэн. Тэгэхээр ер нь германчууд бодит амьдралыг нэлээд хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс байдаг юм болов. Манайхан ил гаргаж хэлж чаддгүй бодит амьдралыг мэддэг ч гэсэн ингээд ярьж болдоггүй сэдв гэж байдаг тийм ээ. Өвлийн тухай одоо ярьж сураагүй сэдв ч гэх юм уу? Тэгж санагддаг. Тийштэй, тийг санагддаг. Тий. Одоо бол би насрамжийн газар ажилласнараа өнд суралцаад би одоо энэ талын сэдвээр ярихад надад хүнд тусахгүй, эмзэг тусахгүй болсон. Тэгэхээр чинь би бас маш их юм суралцсан, маш чухал одоо амьдралын маш чухал зүйлийг сурч авсан гэж бодож байгаа энэ ажилласаа. Бол бид нэр те эцэг хөвгшрөөд ингээд нас өндөр болоход ингээд насны доройтолд ороод дор хаяж ингээд асаргаанд орно штэ. Хүн 100 хүрчхөр чинь хичнээн ирүүл байсан ч заавал одоо хүний тусч байсан тусламж хэрэгтэй болдог. Тэнгуут чинь биднийг заавал нэг өрөө хүлээж идэг. Гэртээж байна уу, эмнэлэгтч байна уу, эсвэл асрамжийн газарч байна уу, тэднээс үл хамааран бид нарыг ийм хүлээлгийн өрөө хүлээж байдаг. Тийм болохоор тэрэнд бид нэр ингээд одоо муу ёрч гэдэг юм уу тэгэх шаардлагагүйгээр ингээд урьдчилаад бэлдээд сэтгэл санаагаа бэлдээд үр хүүхэд нийтлэлтэйгээ ингээд ярилцаад ингээд чөлөөтэй байх нь илүү одоо ард үлдгэсэдтэй ч юм уу өөртөө ч гэсэн амар идэм билий. Янгуут одоо энэ номыг уншсанараа хүмүүс одоо ингээд жоохон одоо бодно штэ тий өөр дээрээ би одоо жишээлбэл ээж одоо би залуу байж штэ тий гэтэл одоо залуу байхад чинь за яг цаг тухайн үедэндээ болно үз гэдэг ингэж бодож болохгүйгээр хэрвээ би энэ хүмүүсийн нөхцөл байдалд орчих юм бол би яг уу би өөрөө асрамжийн газар очих уугүй юу тий яасан дээр үч гэдэг юм уу эсвэл ээж аавыгаа асрамжийн газар өгөхгүй юу гэх жишээний одоо тэрийг одоо ингээд адил хэд эртнээс ярилцаад ингээд тэгвэл ингэхгүй гэд ингээд төлөвлөөд одоо урьдчилаад ингээд жоохон төлөвлөж болох боломжтой төлөвлөхөд туслана гэх юм уу. За тэгээд өнөөдөр маш сонирхолтой зочинтой ярилцлага хийж байна. Тэгээд утгагүй ярилцлага хойлоо өндөрлөгийг бодож байна. Нэм аа. Тэгээд энэ номыг унших юм бол өшөө дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно. Тэгээд номон дээр нь бас нэлээд олон жишээ татсан байсан. Одоо гэр бүлийнх нь үр хүүхдүүд нь ач зээнээс нь байнгын эргэж тойрдог хүмүүс байдаг. Өдөр болгон ирдэг одоо гэр бүлийн хүмүүс нь ч байдаг гэд маш олон жишээнүүд татаж бичсэн байсан. Эсвэл үр хүүхдгүй учраас үнэхээр асар цэвэрлэх хөнгөө учраас очисон гэдэг жисэн. Тэгээ сайхан ярьцлага хэлхийн өмнөхөн бас манай зочин маань тоо дурдж хэлсэн байсан. Тэгээ Германд нийт 22.3 сая орчим хүн тэтгэврийн үйлчилгээ авдаг. Тэгээ Герман 84 сая хүнтэй гэж үзэх юм бол нийт хүн амын ойролцоогоор 4/1 нь тэтгэвэр авч байгаа хүмүүс. Тэгээд Германд өөрийнх нь сая хэлсэн тоо 800 мянган гэдэг би 820 мянган орчим хүн одоо асрамжийн газарт амьдардаг гэдгсэн. Тэгэхээр 84 сая хүнтэй энэ оронд бол 820 мянган хүн асрамжийн газар амьдарч байгаа гэдэг бол харьцуулахад бага тоо ойролцоогоор маш бага тоо. Тий 65-аас дээш наснуудын 4.3% асрамжийн газар байдаг гэсэн үг. Тэгээд мэдээж энэ тоо өөрчлөгдөн жил. Тийм. Яг энэ тоо үзүүлэлтээс харахад бол хүн болгон ээж аавыгаа ингээд асрамжийн газар өгчих тийм боломжтой ч биш. Тэгээд хийх ч хүсдэггүй. Тэгээд одоо энэ олон сая хүн амтай улс оронд ч юм бүх одоо хүүхдүүд нь ээж аавыгаа хөшрөхөнгүүд нь өвдөнгүүд нь ингээд хэрэггүй болчлоо гэх мэт асрамжийн газар авчиад өгчдөг бол энэ бол үнэхээр боломжгүй. Маш ташуу ойлголттой. Маш ташуу ойлголт. Тийм. Манай Монгол бол 3.5 4 сая хүн амтай улсад бид нар чинь тэгэхэд цөөхөн хүн амтай ч гэсэн гэр бүлийн хүрээлэл ямар байдаг вүлээ нэг айл гэтэл одоо дээхэн үед бидний хүүхэд байхад чинь маш олон хүүхэдтэй айлууд байдаг лээ шүү дээ. Тэгэл эмээ өвөө ээлжлэл дараалал харчих тийм боломж бол хэцүүтэй. Тийм нийгэмд бид нэр өсөж хүмүүжээд ингээд өдийг хүрсэн болохоор асрамжийн газар гэдэг ойлголт бол биднээс хол байсан.
хол байх нь аргагүй юм билээ. Яг тэгвэл биднэрт яг энэ 84 сая хүн амтай улсын тэр тийм яг нийгэм биднэрт байдгүй болохоор бид нар мэдэхгүй байгаа нь бас мэдээж штэ тий ойлгохгүй байх нь аргагүй гэж би бас тэр алаас нь харсан л да. Тэгэхээр дунджаар нэг өрхөд 1.4 хүүхэд оногдож байгаа тий 1.6 болсон уу? Тийм 1.4 одоо ерөөсөө хэд байлаа тий 1.5-аас 1.6. Тэгэхээр тэр нэг хүүхэд нь Америкт сурж иж олон тийм ээ. Америкт гэр бүлтэй болцсон байж иж олон. Тэгэхээр тэр хүн хайчгүй тийм ээ. Энэ гадаадд шүү дээ тийм. Монголд бол одоо сүүлийн амьдрал ирсэн хүмүүст маш одоо гэр бүл том байх тусмаа гоё гэд хүмүүс хүүхдүүд их гаргадаг болсон юм шүү тийм. Монголд энэ анзаараад тахад. Өөрөө 2 хүүхэдтэй тийм ээ. Тэр л 2 хүүхэдтэй тийм. Хүүхдүүдээ гэр бүлийн ажиллаа тэгээд ажиллаа хүүхдүүдийнхээ хүмүүжлийг гээд яаж зохицуулж байна? Их завгүй байдаг гэж үү? Айгүй. Тэгээд нөхөртөөгөө тэгэл хамжаа дэмжээл тэгэл бол биш үү? Их ахтар стресс байдгүй шүү дээ. Үндэ хэлэхэд тийм маш тайван ажил бол ажил. Тэгэл гэр бол гэр бүл, амьдрал тэгэл яг сайхан бис дараатай тус нь аваад тэгэл зохицуулаа явцдаг. За Нима маш их баярлалаа. Тэгээд ярьслах нь бас их сонирхолтой байлаа. Тэгээд олон хүнд бас мэдээлэл болсон болов уу? Харьцуулалт болж бас Германы өндөр насны газар гэж ярьдаг. Тэгэхээр энэ газарт ер нь яаж явагддгийг, ямар төлбөр мөнгөийг төлдөг ингээд ер нь энэ чиглэлээр сурч байгаа хүмүүс бас цалин мөнгөний талаар сонирхож иж магадгүй. Уг нь санхүүгийн талаар битгий асуу гэдэг энд ярьдаг тийм ээ. Асуух их жоохон бүдүүлэг талд ордог. Гэхдээ хүмүүстэй одоо залуу хүмүүстэй энэ чиглэлээр сурч байгаа хүмүүстэй мэдээлэх зорилгоор зориглоод өөрөөс нь асууя гэж бодлоо. Тэгээд дундаж цалин ер нь хэд байдгийг юм бол сарын цалин. Зүгээр шүү дээ. Хасрагч нарын тэгээд хасрагчаар ингээд сурсан байх юм бол цалин нь өндөр. Хасрагчаар одоо зүгээр курс хийж болдго юм билээ. Одоо 1 жилийн хасрагчийн курс хийх юм бол одоо цалин нь одоо хасрагчийн цалингийн доод хэмжээ одоо 2700-аас 2700 евронд гар дээр авж байгаа мөнгөө эсвэл түүнээсээ татвар төлөх үү гэж ялгаатай тийм ээ? Тэр нь бас ялгаатай. Тэрнээсээ татвар төлнө. Тэгэхээр татвараа бас тэндээс төлнө. Татвар өндөртэй тийм ээ Герман? Тэр нь татвар нь болохоор тэр тухайн хүн ямар одоо гэр бүлийн ангилалд байна, амьдралтай байна. Тэр нөхцлөөс шаардлагатай. Тэгээд цалин тогтоогдсон шүү дээ, тий. Тэгээд одоо 3 жилийн Ausbildung буюу одоо сурсан мэдсэн хүмүүс асрагчаар ажиллах юм бол цалин тэгэл 3700 бараг 4000 голоо явчихна. Одоо тэр тухайн засгийнхаа одоо эрхлэгчээр ажиллах юм бол тий бүр өндөр цалинтай баг 4000 евро нийт цалинтай ажиллах боломжтой. Тэр одоо эрхлэгчээр даргаар ч юм уу одоо асрагч нараа ингээд удирдаад ахмадуудыгаа асраад ингээд яв. Тийм хариуцлага нь өндөр байгаа болохоор тий. Тэндээсээ татвар төлнө гэдгийг сайн хэлж явахгүй бол шууд гар дээр ирэх мөнгө байна гэдээ ойлгочихгүй тийм ээ? Үгүй шүү дээ тий. Шууд гар дээр ирэх мөнгө бол биш. Мэдээж тэгээ татвараа төлнө. Түр өндөртэй. За тэгээд хувийг нь буртаа явчихдаг үстэй бараг цалингийн тий бидний. За тэгээд тодорхой хэмжээний бас мэдээлэл өгсөн байхаа гэд бодож байна. Энэ чиглэлээр сурч байгаа хүмүүстээ маш их баярлалаа Нимада. Тэгээ ном нь миний хувьд бол одоо дуустал нь ингээд уншсан байж байгаа маш сонирхолтой. Бас их мэдээлэл өгмөр. За маш их баярлалаа. Тэгээд номыг нь олон хүн уншиж бас олон хүн мэдээлэлтэй болоосай гэж бодож байна. Энэ чиглэлээр сонирхсан хүмүүс шүү дээ. Тэгээд Нимагийн ажилд нь амжилт хүсье. Бас настангуудаа чин сэтгэлээсээ хандаж ажилтдаг гэдгийг номыг уншиж байхдаа одоо харсан байж байгаа тэр настай хүмүүсийн өмнөөс бас баярлж байсан. Тэгээд өдрийнх нь цайны цагаар хүртэлтэй сэмхэн одоо цаг зарцуулаад тий өөрөө амарч байхын хооронд нэг настай хүнд хань болоод ярилцаа суусан жишээ гэх мэтчлэн олон сайхан эрэг зүйлүүдийг олж харсан байгаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Хувийн амьдралд нь бас эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа Нима. Сонсон сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа. Баярлалаа. За баяртай. За баярлалаа. Баяртай.